А-д өндөртөө А-В-г гурвалж өгдөгөө Д-г төвдөө Д-А-аар тусдаа тойрог гурвуулж нэг А-В болон А-З талыг харгалзан ийм зүгүүдээр огтлов. А-М нь 5, Б-М нь 3, А-М нь 4 бол А-З-г уртыг олоо гэж. За бид нарт А-Д радиус тагсаа. Тэгвэл А-Д мөн ДК ДТ эдрийн радиуслалт тэнцүү гэсэн учраас жижиг харагдаж. За А-М нь 4 болвол дүүлээ НЦ гэдүүлээ X гэж. За тэгвэл юу болох вэ гэхээр за АМ нь 5, ВМ нь 3 гэж. Тэгвэл АБ-гийн урт нь 3 дээр нэмэх нь 5 буюу тэнцүү 8 гэсэн. За одоо тэгвэл энэ R, энэ X тийм ээ. За тэгвэл хэдүүлээ. Энд юу болох вэ гэхээр ВК гэдэг чинь ВД-гийн уртаас хасах нь R болно гэсэн. За энэ чинь бас R болно гэсэн үг. За тэгвэл энэ дээрнээс шүргэгчийн чанараас шүргэж огтлагчийн 2 огтлагчийн чанараас ВМ-ийг үрждэг нь ВА тэнцүү ВК-г үрждэг нь ВЦ болов гэсэн. За нөгөө талаасаа энэ тэгвэл С-ээр хувьд юм болвол СЭ-ийг үрждэг нь СА тэнцүү СТ-г үрждэг нь СК гэсэн. За ийм хоёр юм бичиж болох нэ. За энэ дээрээс тэгвэл одоо бид нарт ВМ нь нарт 3 гэж мэдэгдэж байгаа, ВА 8 гэж мэдэгдэж байгаа. ВК гэдэг чинь ВД-гээс хасах нь R гэсэн. Үрждэг нь. За энэ нь ийм юм бол бидний ВТ гэдэг болвол ВК дээр нэмэх нь 2А буюу ВД дээр нэмдэг нь R болно гэсэн. За тоороо тэгвэл бид нар C-нийг X гэсэн чинь энэ X болно. Тэгвэл CA нь болохоор X дээр нэмдэг нь AN чинь 4 шүү дээ. 4 болно. Энэ тэнцүү. За CT гэдэг болвол CT гэдэг чи юу болох юм бэ? Бидний гар CD-гээс хасах нь R болж хувирна. CT чинь. Тэгвэл бид нарт CK гэдэг чинь нийт уртгт чинь энэний урт дээр 2-ын арыг нэмэхээр C дээр нэмдэг нь R болно гэсэн. За энэ чинээс 24 тэнцүү ВД-гийн квадратаас хасах нь R-ын квадрат болно гэсэн үг. За нөгөө талаасаа X квадрат дээр нэмэх нь 4X тэнцүү энэ ч гэсэн CD-гийн квадратаас хасах нь R-ын квадрат. За энэ хоёрыг хооронд нь хасах бол юу болох юм бэ? За 24-ээс хасах нь X-ийн квадрат нэмэх нь 4X-ийг хасчих юм бол тэнцүү ВД-гээс хасах нь R-ын квадратаас хасах нь CD-гийн квадратаас хасах нь R-ын квадрат. За ингээ хасчихаар энд юу болох вэ гэхээр за энэ квадрат ВД-гийн квадратаас хасах нь CD-гийн квадрат нь тэнцүү болно. R-ын квадратууд устчих нь энэ тэнцүү 24-ээс хасах нь X-ийн квадрат хасах нь 4X болно. За одоо тэгвэл ВД-гийн квадрат гэдэг маань Пифагорын теоремосоо юу байх вэ гэхээр энд нэг юм гурвалжин ВАД-г Пифагорын теорем бичих юм бол ВД-гийн квадрат гэдэг чинь АВ-гийн квадрат дээр
хасах нь АД-ийн квадрат буюу за энэ ВД-ийн квадрат гэдэг бол АВ чинь 8-ийн квадратаас хасах нь энэ хэд гэсэн үг? АД чинь бидний гар жижиг r. За нөгөө талаас гурвалжин АДЦ-ийн хувьд бас пепкор бичих юм болвол бид нарт CD-ийн квадрат гэдэг чинь AC-ийн квадратаас хасах нь AD-ийн. За энэчнээс CD-ийн квадрат гэдэг чинь AC чинь бид нарт AC чинь 4 дээр нэмэх нь X-ийн квадрат. Энээс хасах нь AD гэдэг чинь бидний гар R-ийн квадрат. За энд олсон хоёр зүйлээ давчир орлуулчих юм бол VD-ийн оронд юуг орлуулах вэ? 8-ийн квадратаас хасах нь R-ийн квадратыг бичнэ. За энээс хасах нь CD гэдэг чинь 4 дээр нэмэх нь X-ийн квадрат хасах нь R-ийн квадратыг бичиж өгнө. Энэ тэнцүү 24-ээс хасах нь X-ийн квадрат хасах нь 4X болно гэсэн үг. За энэ гэдэг маань 64-ээс хасах нь R-ийн квадрат. За энд хасахаар задчихсан гэхээр чинь энэний квадрат гэдэг чинь 16-аас хасах нь 4X. За хасчихаар хэдий. Хасах нь X-ийн квадрат, нэмэх нь R-ийн квадрат тэнцүү 24-ээс хасах нь X-ийн квадрат хасах нь 4X. За энэ R-ийн квадратууд хураагч чинь энд X-ийн квадратууд хураагдана. Энэ R 64 байна шүү дээ. За 64-аас 16-ыг хасчихаар чинь 18 48 хасах нь 4X тэнцүү 24-ээс хасах нь 4X. За тэгэхээр чи энд юу болоо? Тэгэхээр энд чинь 8X юм шүү дээ. За ингээд 8 гээд за 4X тэнцүү 24-ээс 48-аас 24X 24X тэнцүү 6 болж ирж шүү дээ. За X тэнцүү 6 гэсэн учраас AC-гийн урт нь 4 дээр нэмэх нь 6 буюу тэнцүү 10.